За сайн байцгаана уу хүүхдүүдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний өнөөдрийн үзэх хичээлийн сэдэв маань макро эдийн засгийн үндсэн асуудлууд. За бид өмнөх ангидаа хөдөлмөрийн зах зээлийн эрсдэл ба нийлүүлэлт, хөдөлмөрийн хөлсний талаар үзэж судалсан билээ. Харин энэ хичээлээр бид ажилгүйдэл түүний төрөл шалтгаан болон хөдөлмөрийн зах зээлийг төрөөс хэрхэн зохицуулдаг талаар үзэж судлах юм аа. За ажилгүйдэл гэж юу вэ? Та бүхэн өөрсдийнхөө төсөөлөл ойлголтоор дэвтэртээ нэг өгүүлбэрээр тэмдэглэж бичнэ. За дэвтэртээ ажилгүйдэл гэж юу вэ гэсэн тодорхойлтыг тэмдэглэж аваарай. Ажилгүйдэл гэдэг нь албан ёсоор хийсэн ажилгүй боловч ажил идэвхтэй хайж байгаа хүнийг хэлнэ. За ажилгүйдэл нь дотроо 4 хэлбэртэй улирлын ажилгүйдэл, мөчлөгийн ажилгүйдэл, шилжилтийн ажилгүйдэл, бүтцийн ажилгүйдэл. За үүсэх шалтгаан нь хэд хэдэн шалтгаанаар үүсдэг. Хүнд авч байгаа цалингийн хэмжээ таалагдаагүйгээс ажлаа өөрчлөхөө эсвэл амьдрах орчин болон мэргэжлээ солих шаардлага гарч болно. Тэрээр тохирох ажил эрж олох хүртэл хэсэг хугацаанд ажилгүй байж болно. Ингэж үүссэн ажилгүйдлийг шилжилтийн гэх ба энэ нь ихэнхдээ хувийн шалтгаанаар үүсэж байдаг. За хөдөө аж ахуй болон амралт аялал жуулчлалтай холбоотойгоор үйлчилгээний салбаруудад өвлийн улиралд ажилгүйдэл нэмэгддэг. Ингэж үүссэн ажилгүйдлийг улирлын ажилгүйдэл гэнэ. За эдийн засгийн зарим салбаруудын эслэх хувийн чинь нэмэгдэж байхад заримынх нь буурч байдаг. Үүнтэй холбоотой зарим мэргэжлийн эрсдэл өсөж байхад заримынх нь буурч байдаг. Хэрэв томоохон уурхай хаагдлаа гэж үзэх юм бол ажлаасаа халагдсан уурхайчид мэргэжлийн ажил олоход хэцүү. Өөр мэргэжил эзэмшихэд хугацаа хэрэгтэй. Энэ шалтгаанаар бий болсон ажилгүйдлийг бүтцийн ажилгүйдэл гэнэ. Харин мөчлөгийн ажилгүйдэл нь эдийн засгийн уналтын үед ажилчид олноороо ажлаасаа халагдах тохиолдолд үүснэ. Эдийн засгийн уналт дуусаж сэргэлт болон өрнөлтөөр солигдсноор мөчлөгийн ажилгүйдэл дуусч байдаг. За та бүхэн ажилгүйдлийн хэлбэрүүдээ дэвтэртээ тэмдэглэж аваарай.
За ажилгүйдлээс бий болох эдийн засгийн үр дагаврыг хэрхэн тооцох вэ? Ажилгүйдэл нь үйлдвэрлэлийн чухал хүчин зүйл болох хөдөлмөрийн нөөц бүрэн ашиглагдахгүй байгааг илэрхийлдэг болохыг бид нар өмнөх ангидаа үзэж судалсан билээ. За ажилгүйдлийн хэмжээгээр баялаг нэмж үйлдвэрлэх боломжоо алдж байдгийг Английн эрдэмтэн Оукен ажилгүйдэл 1% өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ 2.5 дахин буурдаг болох юм гэдгийг баталсан байдаг. За тэгвэл одоо бид нар Английн эрдэмтэн Оукены хууль дээр тайлбарлаж бодлого бодъё. За бодлогоо бодохдоо бид нар жишээн дээр математикийн хичээлээр эзэмшсэн ердийн пропорцийн аргыг ашиглаж бодно. За Оукены хуулиар хөдөлмөрийн нөөцийг бүрэн ашигласан нөхцөл тухайн улсын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 24 тэрбум төгрөг байх байжээ. Гэтэл ажилгүйдлийн түвшин 8.7% байгаа бол ажилгүйдлийн эдийн засгийн үр дагавар буюу хэдий хэмжээний баялаг үйлдвэрлэх боломжоо алдсан бэ. За Оукены хуулиар ажилгүйдэл 1% өсөхөд баялаг үйлдвэрлэх боломж 2.5%-аар буурч байдаг гэсэн томьёонд үндэслэн 2.5-ыг 8.7-оор үржүүлээд нэгдээ хувааж 2175%-аар баялаг үйлдвэрлэх хэмжээ буурч байдаг гэдгийг бид нар өнөөдрийн хичээлээр батлан харууллаа. За дараагийн даалгавар руу оръё. Дэлгэц дээр 2 зураг үзүүлж байна. За эхнийх дээр нь Монгол улс дахь ажилгүйдлийн түвшин 1991-ээс 2016 оны хүртэл харуулсан байна. За дараагийн зурган дээр хүн амын хэрэглээний цагс 2000 он, 2008 он, 2016 оны байдлыг харуулсан байна. За үүнээс харахад ажилгүйдэл өсгийн хэрээр хүн амын орлого буурч хэрэглээний цагсан дахь бараа бүтээгдэхүүний тоо болон мөнгөний худалдан авах чадвар буурч байна. Үүнийг эдийн засагт мөнгөний үнэгүй үзэгдэл буюу инфляц гэж нэрлэдэг байгаа. За өөрөөр хэлэх юм бол инфляц гэдэг маань бараа бүтээгдэхүүний үн өсөж мөнгөнийхөө шунахыг хэлж байгаамаа. За инфляц бүтээгдэхүүн үйлчилгээний үн яагаад өсдөг вэ? За энэ талаар бид сурах хичээлээ 87 дугаар хуудаснаас харж болно. Америкийн эдийн засагч Фишер 20 дугаар зууны эхээр гүйлгээнд байгаа мөнгөний тоог хэмжээд бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн түвшинд нөлөөлдөг болохыг судлан гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэдий их байна бүтээгдэхүүн үйлчилгээний үн төдий ч нэ өндөр болдгийг тогтоосон байдаг юм аа. За гүйлгээнд тухайн үеийн бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний мөнгө байх ёстой. Үүнээс сэтрвэл мөнгөний илүүдэл буюу инфляц үүсэж дутвал мөнгөний хомсдолд орж эдийн засгийн хөгжил саархалт нөлөөлж эхэлнэ. За энэ зүй тогтолцоог тэгштэглээр илэрхийлбэл PQ тэнцэх нь MT буюу M тэнцүү PQ хуваах нь T. M гэдэг нь маань гүйлгээнд байх ёстой мөнгөний тоог хэмжээг тэмдэглэсэн тэмдэглэгээ байна. T нь мөнгөний эргэлтийн хурд, PQ нь худалдаалсан нийт бүтээгдэхүүний үнийн төв юм аа. За дараах томьёоноос M буюу гүйлгээнд байх ёстой мөнгөний тоог хэмжээ нь худалдаалсан нийт бүтээгдэхүүний үнийн дүнг мөнгөний эргэлтийн хурдад харьцуулсантай тэнцүү байх тохиолдолд зах зээлд тэнцвэр бий болж эрэлт нийлүүл тогтворчин гэсэн үг юм аа. За M буюу мөнгөний тоог хэмжээ нь худалдаалсан нийт бүтээгдэхүүний үнийн дүнг мөнгөний эргэлтийн хурдад хувааснаас их байх тохиолдолд зах зээлд мөнгөний илүүдэл бий болж инфляц үүснэ гэсэн. За M буюу гүйлгээнд байх ёстой мөнгөний тоог хэмжээ нь худалдаалсан нийт бүтээгдэхүүний үнийн дүнг мөнгөний эргэлтийн хурдад харьцуулснаас бага байх тохиолдолд зах зээлд мөнгөний хомсдол бий болно гэдгийг бид нар харж байна. За та бүхэн дэвтэртээ дараах томьёог тэмдэглээд аваарай.
За, инфляц яагаад үүсдэг вэ? Инфляц үүсэх хоёр шалтгаан байдаг. За, нэгдүгээрт нь гуйлгээнд байх мөнгөний тоог хэмжээ нийт бүтээгдэхүүн үйлчилгээний үн буюу дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурдаас илүү хурдтай өсдөгтэй холбоотой. Үүнээс болж их хэмжээний мөнгө харьцангуй бага хэмжээний бүтээгдэхүүнд ноогдох болж эрэлтийн хэмжээ нийлүүлэлтийн хэмжээнээс давж үн өсдөг. Үүнийг эрэлтийн инфляц гэж нэрлэдэг. За, хоёрдугаарт нь үйлдвэрлэлийн чухал нөөцүүдийн мөн огцом өсдөгтэй холбоотой. Эрчим хүч, үр тариа, бензин, шатахуун зэрэг үйлдвэрлэлийн чухал нөөцүүдийн үн эсвэл цалин хөлс өсөх үед үн өсдөг. Жишээ нь нефтийн үн өсөхөд бараг бүх бүтээгдэхүүний үн дагаж өсдөг. Үүнийг зардлын инфляц гэж нэрлэдэг. За, та бүхэн дараагийн дасгалд анхаарлаа хандуулаарай. За, дэлгэцэнд 3 янзын хүний дүрс үзүүлсэн байна. За, нэгдүгээрт нь инфляцийг яагаад шаар үлээж байгаа хүнээр төлөөлүүлэн дүрсэлсэн бэ? За, хоёрдугаарт нь шаарны хэмжээ болон шаар үлээж байгаа хүний бид ямар өөрчлөлт гарч байна вэ? Энэ нь ямар санааг илэрхийлж байна вэ? За, гуравдугаарт нь мөлхөө цогоо гиперинфляц хэдэн оронтой тоогоор илэрхийлэгдэж байна вэ? За, та бүхэн дэвтэртээ дараах асуултуудад хариулж бичнэ үү? Сурах бичгийн хуудас 88. За, эхний зурган дээр мөлхөө инфляцийг харуулсан байна. Инфляцийн хурд 4.7%. За, инфляцийн хурд нэг оронтой тоогоор өсөхийг мөлхөө инфляц гинэ. За, та бүхэн дэвтэртээ ингэж тэмдэглэсэн бол хариултаа зөвөөр авч тэмдэглэгээ хийнэ үү. За, хоёрдугаарт нь цогоо инфляц буюу инфляцийн хурд нь 54.2%. Инфляцийн хурд 2 оронтой тоогоор өсөхийг цогоо инфляц гинэ. За, гуравдугаарт нь гиперинфляц. Инфляцийн хурд нь 123. Инфляцийн хурд 3 оронтой тоогоор өсөхийг хитрөө буюу гиперинфляц гэж нэрлэдэг. За, та бүхэн дэвтэртээ дараах инфляцийн төрлүүдийг тэмдэглэж авна уу? За, дараах дасгалыг бүгдээрээ хамтдаа ажиллацгаая. За, 4-3 сурах бичгийн 84-р хуудасны график байна. За, энэ дээр графикийг ажиглан манай оронд хэдэн онуудад гипер цогоо инфляц бий болж ирснийг тогтооно. Өнөөдөр инфляцийн түвшин хэд байна вэ? Энэ нь инфляцийн аль хэлбэрт хамаарах вэ? За, та бүхэн дэвтэртээ дасгалыг ажиллаарай.
За та бүхэн дараах графикт анхаарлаа хандуулаарай. Уг графикаас харахад Монгол улсад 1993 онуудад инфляцийн түвшин хамгийн их буюу гиперинфляц үүсэж ирснийг харж болж байна. За график бичиг хэлэх вэ гэхээр тоон үзүүлэлт тэдгээрийн харьцааг шугам геометрийн дүрс зураг эсвэл газар зүйн картын тусламжтайгаар илэрхийлэх арга болно. За энэ бүхнээс дүгнэж үзэхэд инфляц гэдэг нь үлээх, хөөрөгдөх гэсэн утгатай латин гаралтай үг бөгөөд эдийн засагт бүтээгдэхүүн үйлчилгээний үн ерөнхийдөө өсөж хүн амыг худалдан авах чадвар буурах үзэгдэл юм аа. За энэ тодорхойлолтыг 84-р хуудаснаас тэмдэглэж аваарай. За одоо бүгдээрээ гэрийн даалгавраа дэвтэртээ тэмдэглэж авна уу? Сурах бичгийн 81-р хуудасны даалгавар 14, сурах бичгийн 87-р хуудасны даалгавар 25-ыг гэртээ хийж ирээрэй. За анхаарал тавьсанд баярлалаа.